Эрдэнэс 5-7 хувьцаат компани амжилтаа баттгаж, Монголын ард түмэн 1072 хувьцаанаас ногдлоо шиг хүртэх цаг хорон мөч ойрцсоор байгааг баяртайгаар дуулгая. 2017 онд Эрдэнэс 5-7 компани хамт олонны хичээл зүтгэлийн үр дүнд бүгд найрамдах хятад улсын төрийн өмчөд Чалко компанид тавьсан 350 сая Америк долларын өрийг 2017 оны 3 дугаар сарын 30-нд бүрэн барагдуулж чадлаа. Гадаад өрөө амжилттай төлж дуусгасан тэд хөгжлийн банкны 200 сая Америк долларын зээлийг 1 жилийн дараа буюу 2018 оны 3 дугаар сарын 30-нд дуусгаснаар Эрдэнэс 5-7 компани цаашид тогтмол ашигтай ажиллах үүд хаалга нээглээ гэж үзэж болно. Эрдэнэс 5-7 хувьцаат компани 2017 оны 4 дугаар өдрлийн байдлаар 461 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаад байна. 2011-ээс 2016 онуудын хооронд улсад нийт 266 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлсэн байдаг бол үүнтэй тэнцэх хэмжээний татвар хураамжийг 2017 онд улсад төвлөрүүлсэн нь 5 толгой ордыг зөв менежментээр ажилуулж байгаагийн үр дүн гэж үзэж байна. Өрөөн барагдуулж дуусгаснаар компанид тодорхой хэмжээний нүүрс борлуулах эрх үүсч, үн тарифыг харилцан тохиролцох зэрэг олон давуу боломжууд бий болжээ. 5-7 орхоо гэсэн 6.4 тэрбум тонн нүүрсний юутай юм орд газар. Тэрний 96% нь манай Эрдэнэс 5-7 одоо компанид эзэмшилд тэдний үйлдвэрээ явуулж байна шүү дээ. Энэ бол цаашдын үйлдвэрээ явуулахдаа бүрэн нөхцөлөдөө бүрдээд ихэнх хөл дээрээ зогсоод цаашаа явах энэ хэмжээнд өрсөж байна. Ер нь одоо ялхуур гарахад хөл дээрээ тэнцэл хэцүү байдаг үстэй. Одоо тэнцчлээ. Одоо ингээд явдаг тэр замдаа орж байна. Эхийг дагаж явдаг хороо одоо бол эхээсээ салаад өрөөнд тусдаа явах тэр замдаа орж байна л гэж үзэж байгаа. 5-7 ашигтай ажиллаж байгаа бол ард түмний тэр ашигтай. Баяртай байна. Ард түмний эрхлэх хэрэгтэй тийм үү? Баяртай байна. Ашигтай ажиллаж байгаа нь баяртай байна. Эрдэнэс 5-7 компани 2018 оны эхний 3 сарын байдлаар 3 сая тонн нүүрс борлуулад байна. Цаашид 2018 оны эцэсгэд 10 сая тонн нүүрс экспортлохоор уурхайчид ажиллаж байна. Эрдэнэс 5-7 нүүрс зах зээлийн алдахгүй эрэлттэй хэвээр байх төлөвтэй байгааг судлаачид хэлж байна. 5-7 нүүрсийг өндөр үнээр борлуулсан жил бол 2017-оос 2018 он юм. Нэгэн үе бага үнээр нүүрсээ борлуулж байна гэж олон нийтэд шүүмжлүүлж байсан Эрдэнэс 5-7 энэ удаа нүүрсний үнэ 1 тонны уурхайн аман дээрээс 70 хүртэлх доллараар борлуулсан нь үнийн өндөр өсөлттэй жил гэж хэлж болно. Баруун цанхын уурхайд долборсон нүүрсийг нээлттэйгээр сонгон шалгуулалтаар зарж эхэлсэн нь Эрдэнэс 5-7 компанийн удирдлагын багийн хийж хэрэгжүүлсэн шудраг өрсөлдөөнийг бий болгох алхам болсон юм. Энэ нь үнийн өсөлтөд ч эергээр нөлөөлж эхэлсэн билээ. Энд хэд хэдэн таатай юм байна гэж юу бодож байгаа. Юуны нүүрсний үн өсөд. Ер нь ч удаан хугацаанд өсөх хандлага байна. Шинэ 12 онд бол өссөн. 16 онд богино хугацаанд бүр айхтар өссөн. Ингээд өсөд байгаа байхгүй. Энд чинь нэг таатай юм. Нөгөө талаас энэ олон улсын нөхцөл байдал бас манай нүүрсээ борлуулах зах зээлд нийлүүлээд байгаа юм. Жишээлбэл энэ нөгөө хойд солонгосоос хятад болсон. Гол хэрэглэгчийг хятад шүү дээ. Эдний чинь нүүрс аваа болчлаа. Хойд тавьсан. Австралийн уурхаанууд Австралид асуудал гараад тэр нүүрснийх нь ирэлт ихсээд үнэн өсөөд нийлүүлэлт буурчихсан. Тэгэхээр бидэнд сул чөлөөтэй зах зээл гарч иж байгаа. Ирэлт гараад ирнэ гэдэг бол мэдээж үнэн өсөх үнэ өсгөж хөргөх ийм одоо тааламжтай нөхцөл бүрдэж байгаа юм. Монголчууд, Монгол уурхайчид, үндэсний компаниуд 5-7 ордын нөөц баялагийг өөрсдөө олборлох бүрэн боломжтой. Компанийн удирдлагууд олборлолтын зардлыг бууруулж, нүүрс ажилтныг өөрсдийн хүчин чадлаар ажилуулахаар тоног төхөөрөмжийн шинжилгээний алхмуудаа шатаратаагаар хэрэгжүүлж байна. Зөвхөн тээвэрлэлтээр зогсохгүй. Уурхайн олборлолтод үндэсний аж ахуйн нэгжүүд оролцож байгаагаас харвал Эрдэнэс 5-7 уурхай Монголын ард түмэнд ноогдсон хишиг их хувь заяа гэлтэй. Үндэсний аж ахуйн нэгжүүд нүүрсээ олборлож, тэрнийг борлуулж байгаа нь энэ уурхайн бүх ажил үйлчилгээний өртөг Монголд шингэж байгааг онцлох хэрэгтэй. Уг нь юус өргөө байсан орхоо байхгүй юу? Компани. Яг төр зайлууд засаг чамаас мөнгө өнгөд өр тавьчихсан. Тэрийг энтэл дууссан. Одоо бол бүрэн хэмжээгээр одоо ажиллахын бүрэн болцоотой болчихлоо. Ойрын үед Эрдэнэс 5-7 компани энэ 5-7 орд дээр 45-аас орчим сая тонн нүүрс олборлох тийм нөхцөл болцоо байгаа юм. Энэ асуудлыг би өөрөө судалж байсан хувьд найдвартай хийж байна. За компани хувьд бол нэг 20-оос 35 сая тонн нүүрс жилд олборлох юм болцоотой. Эрхчлээс энийг амьдруулад
Яг энэ маягаараа цааш ажиллаад өшөө илүү ажиллана шүү дээ. Өнгөрсөн жил бол тэдний гаргасан нөөцний экспорт энэ жил 18 онд 2 дахин нэмэгдэх боломжтой. Энийгээ чөлөөтэй болгоод өгөх хэрэгтэй. Гэрээнүүдээ одоо сайн хийх хэрэгтэй. Одоо юм нь сайн тодорхой биш байгаа учраас бас тэр бас сайн ажиллаж чадахгүй байх шиг байна. Энэ үүрэг даалгаврыг сайн тавьж өгöd ингээд ажиллах юм бол ашигтай ажиллана. Энэ ашигыг бол иргэдэд тэр хавцаанд нь хуваах хэрэгтэй. Монгол улсын засгийн газар 8 жилийн өмнө буюу 2010 оны 8 дугаар сарын 27-нд 5 толгой хэмээх уурхайг ажилуулж эхлэх шийдвэр гаргаж, улмаар 2012 онд уг орд газраас Монгол улсын эргэн бүр хов хүртэх боломжийг нээж, Монгол хүн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшсэн билээ. Эрдэнэс 5 толгой компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаас эрэгдэд байгаа 1072 хувьцааны бүртгэлийг компани балансанд бүртгэхээр шийдвэрлсэний дагуу 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 2,511 мянган эргэний 1072 хувьцааг Эрдэнэс 5 толгой компани өөрийн баланстай бүртгэн авчээ. Үүний дараа гадаадын хөрөнгөний зах зээлд IPO гаргаж хөрөнгө оруулалт босгох төлөвлөгөөтэй ажиллаж байгааг уурхайн удирдлагууд ярьсан нь эрэгдэд ихээхэн хүлээд үүсгээд байна. Эргэн та 5 толгойн хувьцааг эзэмшиж байгаа цагт 7.4 тэрбум тонны нөөцтэй газар доорх баялагын хаан эзэн байх болно гэдгийг мартах учиргүй юм аа. 2018 оны 4-р сарын 27-нд болох Эрдэнэс 5 толгой компани хувьцаа эзэмшигчдийн хурлаар эргэн бүрийн эзэмшиж байгаа 1072 хувьцааны үндэс нь ногдол ашиг хүртэх боломжийн талаар хэлэлцэх гэж байна. Хэрвээ 5 толгойг жинхэнэ эзэдэн эзэмшүүлээгүүл одоо л энэ ажил эхэлж байгаа юм болоо даа гэж бодож байна. Иргэдэн л одоо хувьцаа ногдол ашиг хуваарлахаас л уулна эхлэх хэрэгтэй шүү дээ. 5 толгой ордыг бол манай монголчууд бүрэн гүйцэд ашиглаж чадна. Манайхаа нүүрсний урхаг маш сайн ажиллуулж чаддаг. Тэгээд энийг яг жинхэнэ утгаар нь монгол хүмүүс өөрснөө ажиллуулад үр ашиг нь одоо 1072 хувьцаагаар яад иргэдтэй өгөх хэрэгтэй л шүү дээ. Ерөнхийдөө чадна л гэж ойлгохдаг шүү дээ. Эрдэнэс 5 толгой гэдэг чинь Монголын ард түмний өмч шүү дээ. Төрийгөө мэдлэлтэй баймаар юм. Гэхдээ улс төржүүлээд манайх тэрийг бол буруугаар ашиглаад байна шүү дээ. Угаасаа 5 толгой одоо компани үйл ажиллагаа өөрийн улс төрөөс анги явуулах юм бол бас ард түмэд одоо нэмэртэй болов гэж боддог. Ер нь бол цаашдаа ашигтай ажиллах байх, ногдлох хувь зэрэг одоо иргэдэд хүртэх байх гэж бодож байгаа. Тэгээ энэ тал дээр ер нь бол төр засаг илүү анхаарад энэ талынхаа илүү ингээд бариад хөгжүүлээд явбал дээр юм шиг санагдаж байгаа. Батлагдсан нөөц, нүүрсний чанараараа нь дэлхийд эхний 5-д багтдаг 5 толгойн уурхай монголчуудын өмч бөгөөд энэ баялгаас нь хүртэх бүрэн эрхтэй. Цаашид энэ уурхай Монгол улсын нийт иргэдийн мэдэлд байх уу? Эсвэл хэнийгний хувьчлалд шилжих үү гэдг нь эргэн таны эзэмшиж байгаа хувьцаанаас ихээхэн хамааралтай учраас хувьцаагаа худалдан борлуулах, дамлах нь оновчтой шийдэл биш ээ гэдгийг эдийн засагчид зөвлөж байна. Дэлхийн зах зээл дээрээс энэ хятадулсын том зах зээлийн дэргэд 100 км-ийн цаана байгаа энэ 6 тэрбум тонн нөөцний хогц хүмсэж авах юм зөнтэй байгаа шүү дээ. Муудын бэлтгэх ёстой. Ийм учраас энүүтэй олгуулад 5 толгойн Эрдэнэс 5 толгойн компани хувьцаа бол асар өндөр үнэтэй болно. Тэгэхээр энэ хувьцаа эзэмшигчтэй хандаж нэг үг хэлгээд хувьцаагаа бариад байгаарэ. Харманд байлгаад бай. Бити хүнд өгөө, бити зар. Энэ бол та нарын ирээдүйн өмчөө Монголын ард түмэн газрын баялаган өөрийн өмч гэдгийг та нар мэдрэх болно. Чамгүй амжилттай ажилласан уурхайн хамт олон 2018 онд болон ирээдүйд олон ажил хийхээр төлөвлөж байна. Компани менежментийн хувьд техник тоног хөрөмжийн парк шинжилэл хийхээр болсон нь Эрдэнэс 5 толгой компани цаашид дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломж нэгдэж байна. Парк шинжиллийн хүрээнд засвар үйлчилгээний төвийг засаж сайжруулах, тоногдох хөрөмжийг нэмэгдүүлэхээр болжээ. Гашуун сугаатын бомбт нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 410 м сайжруулсан хайрган төр замыг ашиглалтанд оруулсан Эрдэнэс 5 толгой компани орон нутгийн хөгжлийг орхидуулахгүй байх үүднээс цогццын сумыг уурхайтай холбох 13.5 км замыг хариуцсан барихаар ажлуудаа төлөвлөд явж байна. Үүнээс гадна 5 толгой гашуун сухайд параллел автозам ашиглалтанд орсноор нүүрс тээвэрлэлтийн замын хүчин чадал 2 дахин нэмэгдэнэ. Мөн 5 толгой хангин мандал чиглэлийн автозамыг барихаар төлөвлөж байгаа нь нүүрсний экспортын 2 дахь гарцыг нээж байгаа чухал алхам болж байна. 5 толгой төсөлд нэн шаардлагатай дэд бүтцийн төслүүдийн хувьд төмөр замын төслийг
Монголын төмөр зам компани хариуцсан хэрэгжүүлж байгаа бөгөөд суурь бүтцийн гүйцэтгэл 51.8% байна. Мөн 450 мегаватт хүчин чадалтай цахилгаан станцын төсөл эрчим хүчний яам дээр хэрэгжиж байна. Түүнчлэн Эрдэнэс 5 толгой компани нүүрсний шинжилгээний лабораторитой болж өөрсдөө нь дээд шинжилгээ хийх боломж бүрдэх юм. Барилга байгууламжийн хувьд лаборатори барихаас гадна уурхайн захиргааны байр 300 ажилчны хотхоныг босгохоор төлөвлөжээ. Уурхайн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд дотоод зам талбайг засах, цагаан овоо багийн тоосчлолтод ихээр өртөж байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр ажиллаж байна. Компани өртөг зардлыг бууруулах, тоосчлолтын түвшинг бууруулах зорилгоор хөрс тээврийн конвейерийн систем нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байна. Энэ суурь судалгааны ажлуудыг эхэллээ. Энэ суурь судалгааны ажлуудыг эхэлснээр бид энэ ордын үнэлгээг хийж болох болж байна. Ямар хэмжээний нөөцтэй юм. За энэ нөөц нь ямар хэмжээнд үнэлэгдэх юм. Боддоор ингээд бид нар нөөцөө ингээд нарийн баталгаатай ингээд үнэлчих юм бол нөөцийн тайл дээр гаргаад үнэлчих юм. Бусад судалгааны ажлууд маань явна. Танхын хэсэгт ашиглалтын хайгуулын 13,000 тууш метр өрөмдлөг, Бортогийн хэсэгт наривчилсан хайгуулын 50,000 тууш метр өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгсэн. Нэмэлтээр 2018 онд 50,000-аас 70,000 тууш метр өрөмдлөг хийхээр төлөвлөж байгаа нь нөөцийг нэмэгдүүлж компани үнэлгээг өсгөх юм. Мөн цанхан хэсгийг ашиглах техник эдийн засгийн үндслийг бүрэн шинчилж 5 толгойн ордны нөөцийн нэгтгэл тайланг батлуулж Жорк стандартын нөөцийг шинчлэн батлуулахаар ажиллаж байна. 2015 оны 8 дугаар сарын 12-нд метан хий ашиглах туршилтын үйлдвэрээ нээсэн эдний хамт олон бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн бодлогын хүрээнд баяжмал гаргаж нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тооцоо судалгааны ажил хийгдэж байна. Үүнтэй холбогдуулан 2018 оноос тэг давхар буюу сул коксчих нүүрсний олборлтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Нүүрс баяжуулах үйлдвэрийн судалгаа хийж, техник эдийн засгийн үндслийг боловсруулад байна. Нүүрс угаах үйлдвэрт ашиглах усны нөөцийн асуудлаа шийдэж, эрчим хүчний шугам татах ажлуудад ахиц гарчээ.